За ингээд намайг одоогоос 10 жилийн өмнөх эсвэл ирээдүйн 10 жилийн дараах өөртөө зориулаад захиа бичээрэй гэдгийгсэн. Тэгээд одоогоос яг 10 жилийн өмнө гэвэл би яг 11-р ангиад төгсөж исэн юм байна. Тэгэхээр яг тэр үе болвол яг ямар нэгэн зүйл хийхийг хүсэхгүй үнэхээр тийм гоё төгс байсан. Тийм учраас ирээдүйн өөрийнхөө 10 жилийн дараа гоё юм бичиж бодлоо. Тэгээд тэр үед би одоо 37-тай болчих юм байна. Тэгээд амар сайд юм уу гэхгүй. Гэхдээ юу хэлхийг хүсэж байгаа гэхээр одоо угаасаа л би ерөнхийдөө нөгөө бүр том зураглалаар нь амьдралаа тэгж төлөвлөдөггүй. Яг болох ёстой юм болоод хувь тавилангаараа л явах байлгүй гэж боддог. Тэгээд тийм учраас яг нарийн ширийн юм төлөвлөхгүйгээр өөртөө зориулаад бас нэг зүйл бичиж гэж бодлоо. Нэг бас хүмүүстэй уншиж өгье. Тэгээд чи өөрийнхөө хамгийн санаар байсан юунд ч бити харамсаарай гэж бичсэн. Тэгээд 10 жилийн дараа энийг уншаад бас яг тэр үзэл бодолтой гоё үнж байгаа тэтгэлтэй болох бах. Тэгээд 10 жилийн дараа энийг харцгаая. Оён сарын тавьчих. Гар үсгээ зурчих ёо. За онцгой бүтээлийг орёгоос